Анима нэглэхэд хэд хэдэн зомби харагдах ба манай голдор тэдэндээ тулцсаар дэшээ гарахад эмэгтэй нь болгоомж алдан үххийн даван дээр Хисаши ирэн авардаг. Тэггээр энэ юу болоод байна вэ гэвэл жирэл нэг хичээл өдөр салхиж зогсдоо найз нь түүний ихнэр нь болно гэж хэлж байсан ч өөртөө найдал ямар нэгэн шалтгаанаар үлдэрэн энэхүү залуутай үерхэж ирсэн юм байна. Ингээд ямарч байсан Тадаши гэх охинээрээ санаа тавьсан ч ухаан санаа шаалдуур газар. Өмнө нь тухайн охин нь мань хүн сайн байсан эдэж манай манаг мэдхгүй явсараа байгаад алдсан юм бэлээ. Ингээд байж байсан хаалны урдны нөхөр ирэн хашааг мөргөө зогсоод байхаар нь хөөхгээд ойрцсон биш хазуулаад хэсэг өрж байгаад үхчихнэ. Гэсэн ч удалгүй босч ирэн хажууд байгаа эмэгтэйг хадснаар манай хүн байдал бичсэнийг анзааран шууд ангируугаа гүйж орж ирэн сургуулийн урд нэг хүн алагдчихлаа гэсэн юу яриад байгаа юм гэхээр нь алгадаж яваад нөгөө өрөө дагуулсан явхдаа юу болсон талаар хэлээд зэвсэг болон хэдин юм авсны дараа охин авруугаа залгасан ч утасны сүлжээ ачааллаад авахгүй тул ярьж чаддаггүй. Удалгүй сургуулийн цагаан олоогоор алан ядлага ихсэн тул багш нарыг даг гэхийн зэрэгцээ дайралтанд өртснөөр ийн тэмдэл үмээ самуу эхлэж нэмнийгээ алхан олгүй өмөлдөн сандарч эхэлдэг. Хисашич доошоо бол битүүхэн байх учраа дээшлээ гэхэд манай хүн гайхсан биш Рэй үргэлж Хисашигийн зөв гиснээр дагахаар болно. Замдаа хадуулсан нөхөртөө таарваагүй юу дайраад ирэхээр нь тэнийг задал гиснээр урагш дайран цохоо зүрхрүү хатгсан ч үхэхгүй дайрч байдаг. Такаши түүнийг холд гэсэн ч зүгээр дээ би барьж байна гэснээр халзуулчихнаа. Сандарсандаа мань хүн яаж зогсон нэмэр байдаггүй. Яах учраа мэдгүй байж байгаад шуутал толгойг нь хаг зохиогүй юу унаад өгнө. Энэ тэмдэл хүмүүс хазолон хоц тэрчгтээ цөврэлд өртсөн харагддаг. Хүчтэй салхихын зэрэгцээ нисдэг тэрнүүд явхад дууцсан эдэж зогсохгүй нь мэдээ ч үдээ. Хүмүүс ч найз нөхөр байсан ч хамаагүй аим гарахын тулд хүнлэг чанараа хаян өөрсдөө л аим гарахаа гэж байна. Энэ дунд эрүүл ухаанаа жалдан аймаа орлох хүн ч харагддаг. Манайд ямар ч л байсан дэшээ гарахааргүй замдаа таарснаа алан дээвэр дээр гардаг. Хазуулсан Хисашигийн бийч муудан би цааш дисгүй юм шиг байна. Ядчил намайг өөрийгөө алдаагүй байгаа дээр минь намайг тэнчэнээс унхаад өг гэж гуйдаг. Дахин гуйсараа байгаад эцэстээ биеийн тулан өөд болно. Рэйг үлж байхад мань хүн түүнийг дуусгахаар очиход Хисаши бусдаас өөр болохоор битгий халааж гисэн ч энэхүү дахлан хэнийг үл ялгах тул хэдийнэ зомби болно. Ямар ч аргагүй болсон Такаши өөрийн найзыг хөнөөхөөр дайрдаг. Саянгаас болсон сэтгэл зүйн үгсээрээ Такашиг Хисашиг асанд нь буруутган өөрийгөө цог үх байснаа хэлэхэд тэр чамайг амьдраасаа гэж хүсэх байсан гэтэл чир нь юугаа мэдэх юм. Биднийг авах үерхэд л чи ихнээс нь түүнийг үзий ядж байсан хэмээхэд Такаши зомби нөрлөө яван чамд саад болмааргүй байна. Тэднийг аллаа гэж явах гэсэнд түүнээс уучлахгүй. Өөртөө цог үлдээж гэхэд тэрсэн нь Такашигийн сайн найзаа алан өөрийн хайртай охиныг анх удаа тэрсэн өдөр юм. Тадаши болон нүдний шилтийн нөхөр дээшээ гарч ирэн явхад Рэй Такашигийн утсыг аван аавынхаа нууц дугаарлуу залгасан ч охиныхоо олог сонсогч завдалгүй. Хот үнбитэй байгаа учраас ACP руу яв гэд хэлснээр дуудлага тасардаг. Нөгөө юм маань уугдж байсан эдэж зомби нараа гарч ирснээр гүйхэд эмчээрүүд нэг нөхөр зомбидод дулдж байх хооронд тимч өөрт хэрэгтэй зүйлсийг авна. Залууч түүнийг амиараа хамгаалахад сэлгэмтэй сурагч орж ирэн нөгөө эдийг хашраадаг. Түүний нэрийг асуугаад өөрийг нь дуусах зөвшөөрлийг нь аван гүйцээгээд орхино. Тадаши өрөөнд орж ирэн түүнд хэдэн юм гаргаж өгөөд чи чинь буудлын клубийн хөдөлтөд эднэрээр ямар нэг юм хийгснээр хэдэн юм амандаа өглээд хооронд нөхсөрсараа байгаад гар аргаар хийсэн буутай болоод нөгөө эдийг буудангаа сум аваарай гэж гуйв. Энэ хоёр маань ч даралтай усаар нөгөө эдэн шүршээд замдаа таарсан хэдий унагсаар явна. Тэгэд өөрсдийн гэлээ явах замдаа таарсан хүмүүсээ аврах болохоор ихлээр танах руу орё гэсэн. Танах яах юм гэхэд зүгээр дээ. Аав хол байгаа ээж ч гэртээ байхгүй болохоор би залгуул гаяа болно гэсэнд Рэй нэгэд чи юм үед ч хөвгчлээ юм а гэсэн эдэж ээж нь баг сургуульд ажилладаг болохоор найдлах хэдийнэ баг байдаг. Тадаши даваатаа ус шидэн туршихад тэд нар зөвхөн дунд л хариу үзүүлж байгаа гэдгийг мэдж чаддаг. Энэ ор дэмж болон сэлэмтээр явахдаа замдаа таарсан эдэн алахгүйгээр унгаад яваад байгаа нь хэд өөрт аюултай тэгээч барьж яваа моцсон сэлэм юм байна. Зүгээр ч явж чадахгүй бөөдрөд унахт нь юбхийг нь ураа. Амьдралч нөө эсвэл ховцсон гэхэд хойлоо гэж авсан. Дээд авахар дуугарснаар байдалж бородон. Хирана сумгийн болж Такагийн аюулд орон ойрлон таарснаа шидэн аргаа баран ойр байх өрмөөр өөрийгөө хамгаалан аим гарна. Хачирсан олоогоор цугларсан эд маань хэсэг хувааж аваад үзэж гарна. Саяхаас болонд айширч чадаагүй байж байтал манай эд ч хоорондоо танилцаа зогсож байсан. Гинтгэн босож ирээд Комара юуны чин сэмпай гэж бүсүүжимаа тоо ирж чадсан. Юунда түнд алхнууд байгаа юм гэсэн энэ хоёр маань ирээд түүнийг нэг тайвшруулна. Нүүр гараа угаачаад багшийн машинаар явах гэсэн жижигхэн тулд сургуулийн автобусаар явхаар болоод өөрийн төлөвлөгөө гэлэн зурагтаар гарах мэдээг харахад цагдаа нар зогцсууж байсан ч зомби болон босож ирснээр бодож байгаа мэдээ гарan үүгэрч барахгүй дэлхийд даяар энэ аюулын өдөөс тэнцэж байгаа ч нэмэр алга. Ингээд энүүхэндээ өөрсдөө таврыг гарган тахлын талаар ярьсан ч үр дүн олдоогүй тул
Замдаа дарсан хүмүүсээ аваад автобусаар явхаар болно. Удахгүй хідэн нөхдүүд байрснаар манай хэд очиж тослон хэсэг хэсгэрээ балбаж өгнө. Явсараа байгаа шатны хажууд ирэхэд яаж ухаан мэдгүй байхад Таташигийн олыг балгаажуулахаар мань хүн ааж хүн алхаад очсноор нэрэл үнэн болж таардаг. Нэгэнт мэдснийх ойр байх голыг шидснээр чимээгүй гитэж гардагч нэг салгалсан юм чимээ гаргаснаар ойр байх бүхий зомбиноор дайрснаар цугтангаа зам гаргахаар болно. Урт талын эдмэн цэвлээд явд байгаа ч саяд бүр нэмэр болж байгаа нэг чим алга. Бүр нэмээд хайртай хүнээгээ цуг өгөөрч яваад өгнө. Ямар ч л байсан автобуснаас суугаад явах гэсэн шидо багч гиснээр хідэн нөхдүүд ирэхээр болоход юу тэрэн шиг юмыг хаял явсан ч болно. Хүүхдийн таарсан амтэн гэхэд зөрүүдсээр байгаа давж хор шийднэ. Гүйж явахдаа нэг бүтлгүү нөхөр шахаагаан гэмтээсэн биш дээрээс нь дэвсээд хаяад явчихна. Бүгдээрээ нэг юм суваагүй юу эмчч хөдлөн. Замдаа бах зомби нэрийн хүн биш гээд өөрийгөө зоригжуулан мөргөөд хашаага эвдээд гарна. Шидо жорж ирээд энд ахлагч хэрэгтэй гэсэн би Такаши хийсэн үйлдэлтэй харамсандаа гэтэл хот харагддаг ч аавах юм ерөөсөө нэг ч юм алга. Нөгөө нөхч өөрийгөө багш та нар бас сурч гээд авчирч ирсэн нөхдүүдсээ оноо аван ард айлж байхад рейж тэрэн гараад явхад Такаши хойноос нь очиод хэсэгтийн цог явхад болно гэсэн зомби эцэг автобус уруудан орж ирээд үххийн агуулыг юм гараад явна. Хоёр талаас сувагдан зүүнлийн цагдайн газар 7-оос чадахгүй л маргааш гээд зам солон явна. Энэ хоёр манд дэлбэрэлтээ системэнд гарваагүй юу байкны дуулахтай зомби гарч ирэнд ярихад Рей түүний амийг амарна. Хэсэг алахгүй юу байк олж аваад уулс самруугаа өдлөнө. Хэдийнэ маргааш болон давхи явхад нэгэн онгоц зургийн дарснаар энэ хүн анги маань эхлэнэ. Орой болоход Рей түүнээс босд хүмүүс бидэнд туслах болов гэсэн тийм юм байхгүй гэд үнийг хэлсэн чинь Рей уурлан төд дуудлагын зомбинаар гарч ирэн хөдлөнө. Автобус эзж энэ хүмүүс донд яаж гүрээ гарна гэж байхад гадаа нь зомби устгаж бууны дуу гарваагүй юу энэ эдийг орсноор шийдоч баатар шиг гарч ирээл зүгээр яахчгүй идэргээд худлаа хуцж байдаг. Энэ хоёр маань замдаа өнгө төрхөн гондож хүн амтнд шарагдахгүй хотоор явсараа байгаад гэрэлтэй даран очиад шалгахаар очиход өөд болсон цагдаа нар л байдаг. Рей чинь халааснаас нь буу алдан сумыг нь аван Такаши төгөн цааш өдлөнө. Байгаль босын манд бензин дуусан зогсон авахар болоход заавал мөнгө юм карт хэрэгтэй надаа юу ч алга гэсэн Такашиг тэнгээр нь дууцтал уучлаарай би Хисаши биш гэд муудалцсан. Тэгээ чанд мөнгө байна уу гэсэн байхгүй гэхээр нь дэлгүүр орон кассыг нэвдээд мөнгө авч байсан. Рей гинт дээрснээр гарахад нэг нөхөр дүнд хутга тулахад адгуур сард үрсэнлэхэд хөөрхөн охин дагуулц явж байх чинь гэхдээ Рей цугдаах гэж оролдоод баригдсан биш. Хөхнөөс нь бариад чи түүнтэй орой болгон унцсан уу гэд өөрийнхөө гэр бүлийн хасан талаар хэлэн Такашиг мотоцикл бэлдүүлэхээр болно. Мань хүн живийг нь олох гэд элдийг ярьсан ч нэмэр байхгүй болохоор жоохон ойрцсон чинь манай хүнийг сүрдүүлэх гээд хутгаан хэсэг холтоолоход нь тулж ирээд буу тулгаад айсан нөхөр бензин дэлбэрч магадгүй штэ гэхээр нь найз өхнөө алдснаас дээр гээд бууцчихна. Өвцөн нөхөрч орилон хөвтөж байхад нь Рей түүнийг дуусахаар очиход Такаши түүнийг дуудан зомби нарт хаяад үлдээчихвэн. Ингээд манай хоёр явсараа байгаа дараагийн ангиглан нэгэн онгоц хөдлөх болоход тусгай хүчнийх нь онгоцны буудлах зомби нарыг цэвэрлж байдаг. Ажил дуусаад өвдөөд ингээд өвдөө массаж хийж байхад би хийгээд өгөхөө гэсэн надаас илүү бооцдог болчихвол асуудалгүй гэснээр энэхүү эмэгтэй нь улсдаа шилдэг тавтаа ордог буу эзэмсэгч юм байлээ. Онгоц ч хөдлөн найз дээр очно гэснээр энэ өдрөө манд үрс шилжин. Өнөөх бүхлөндөөс хуучл байна. Шидож уус төрчсчиг сайхан юм барин чихэн дээрийн цэцэг уруулж байх зур манай хоёр илүү дутуу ярилцсан сухтаа сэдв хазан. Таташиг Такашид буюу Комород сайн эдэр гэж байсан. Эсрэг талд ухаанаа алдсан мэдрэл хүмүүс зугаагаа ангаж байхад манай хоёр бодуулчихгүй амьд гараад явна. Хэдийгээр гүнний замтаа нисэн ч хэтэрхий олон байгаа болохоор өөр зам хайхаар явна. Цагдаа нарч зомби нартай хүчээ өгсөн заавар зөвлөгөө өгч байгаа ч хэдэн бацаанууд орж ирэн дүрм зөрч явна. Яаж ч анхааруулад нэмэргүй байсан тул усаар шүгшээд гүрнээс унгааж өрхөн. Нөгөө нөхөр чинь хуцаараа байгаад энэ нэдтэй барыг бурхан болчихжээ. Бүсүжи маань нөгөө хоёртойгоо яаж уулзах вэ гэхэд Тадаши орж ирэн Коморог сонирхоод байгаа мó гэсэн гүй амлалт өгсөн болохоор амиа өгөөд чамаагүй биелүүлнэ гэж байгаад нэгний хаан амьдардаг талаар асуухад Тадашигийн гүгний цан Хироно бол бараг гэргүү юу гэсэн үгэ гэвэл эцэг нь Амстердамд болон Парист амьдардаг юм байлээ. Багш босож ирэн надаа явах газар байхгүй. Тэглээ Шидо багштай зүг баймааргүй байна гэж сууж байсан. Шидо өрөн манай хэдийг яах талаар асуухад энэ хэд маань салж явна гэдгийг хэлсэн. Ок гэхдээ эмчийг үлдэнэ гэсэн. Хироно хажуугаар нь зөрүүлж бодоод ч юм уу намайг үргэлж дээрлэж ирсэн. Хэдийгээр би төвчж байсан ч одоо бол алхаж ч бэлэн байна гэд эмгтээчүүдийн төрүүлж болгоод араас нь гарч явна. Манай хоёрч явах газар нь мухарцсан яаж нөгөө эцтэйгээ уулзах гэж байсан. Хироногийн буу сонсогдсоор манай хоёр танив. Одогчгүй Хироногийн сан боосон хэцүүхэн болж эхлэж байсан. Такаши явцараа багаад мотоциклтайгаа цагаан морьтой анхуу шиг орж ирээд тал талдаа цэвэрлэгийнхээ ажилд орно. Тулдах замдаа Хиронод буу өгсөн биш энэ царайг л харчих. Хамт байгаад нэг удаагүй ч нэгнээ ойлгоод комо өдөр игээд байгаамаа.
Бүсүжима Такаши хоёр хэд хэдэн бэрхаар нь нөгөө хэд маань сардаа зогсчихноо. Ямар ч лсэн уулзсан хэд маань хаашаа явахаа мэдэхгүй байж байсан. Багш мананы зүг гэлээ явъя гэснээр очих газраа шалгахаар явна. Гэхдээ айгүй сонин газраас нь л бариад байгаа юм л та. Оройч болоо очих газартаа нэг эрбүүгүй юу гол ажилдаа ороод нөгөө нэг юмнуудтайгаа зурлаж байгаа юм. Дараагийн анги гисэн ч хот бах байдгаараа. Эмэгтэйчүүд ч цуг осон доор нэгний шоглон хөвгөлтөн янз янзын дуу гаргана. Үүнийг сонсох ирэнэ очиж үзэх үгсэн яах юм би өхмөргүй байна гэд хаалгатайгаа нотлосоор байгаад нэхэд хэдэн буу өгдөж авна. Буун тонтой мань хүнч хараад галзууч байгаа юм чаа. Аль завгүйр аль яадаг идэг буу гэд мэдлэг бол тулцсан. Такашид ч мэдэх юм байх юм биш нэг буу олж аваад нөгөөдх рүүгээ чиглүүлээд авна. Хийх юм хүүгээс хойш гээд бууны снуудаа зэгцлэн энэ хооронд өмнө жинхэнэ буугаар сар хичээлж байсан гэдгийг ярьж байгаад ер нь багшийн найз ямар хүн гэхээр гэртний ийм буунууд байдаг байна гэж сонирхно. Такаши өөр зураа ажиллахад юу ч алга. Тэгэхээр яасан байх нь вэ? Өөр газар илүү чимээтэй байсан байх нь шүү дээ. Цагдаа нар яах учраа мэдэхгүй дээд тушаалнаас асуусан биш. Хүмүүсийг хамгаалж байвал юу ч хамаагүй гэснээр хэцүүхэн нөхцөлд орно. Дурангаар кидж харсан ялгаа алга. Тэгээд зурагтай асаасан чинь хідэн нөхдүүд ялан. Америкчүүдийн хийсэн биологийн зэвсэг гээд бослог гархан үемэн дэгдэж байхад нөгөө тал зомби нэрийг буудаж байсан ч дунд нь нэг охин байна гэд харсан боловч хэдийнэ тахал авцсан тул сайхан олоорой л болж байгаа юм. Энэ нөхөр ойлоо төвөг болгоод байхаар нь цагдаа авах очоод таргээ сануулсан боловч нэмэргүй эсэргүүцэд байсан учраас тэр доор нь тархинд нь сум заж орхино. Мэдээж тасалтан Такаши хурдан явъя гэж байсан уусын юмдаа асан багш орж ирээд "Хүүе гараа өрөөгч 50 шүү 50." Ингээд ч дуусахгүй мань хүнийг барьж авч өмсөөд тас. Хироно гадуурхаа шалгаа болоод манайх эмчиг өрөөндөө оруулахар болно. Тэгсэн рээ гарч ирээд Такаши 3 болцоож гээд унаад өгнө. Өнөөдрийн басан зүйлсийг гэрэн аав нь уцаа авахгүй байсан. Ясаашиж өгсөн гээд гомдлоход дүүр салхидна. Эмчийн өрөөнд нь оруулж орчоод юм идэх гэсэн Бүсүжима хоол хийгээ зогсож байгаа ч өмсөн хувцсан Такашиг шоконд оруулчихгүй яав. Яг угаалга хийгээ таарсан юм өмсөн л энэ юм байлээ л дээ. Уусаа ирээд давхраас Такашиг дуудахад дэшээ гар эмэгтэйнд үргэлжлэх халамж хэрэгтэй байдаг юм гэсэн таньж бас тэгэхэд өөрийн нэрийг хэлээд дотн байхаар болно. Манай үнийг хажуудаас олгочаад Кисаши айгүй боломжтой байсан. Дандаа намайг сонсдог. Чи намайг ойлгохгүй байна гэд бараг чи хооронд нь өгсөн бол дээр гэж хэлэх гээд байна уу яах гээд. Мань үнс залгаад майга дуух юм өгсөн биш гарыг нь түлхэж хаяад Кисаши гэсэн чинь Такаши жуурлан тэрний талаар ярихаа бойл. Тэр чинь би биш тэглэж тэр үгчгсэн. Тэднийг болоход ч би өөрийн гараар алсан. Зүуднээс эсэргээд хэлсэн чинь үе гондуухан арч байгаад манай хүнийг налаад суучхан. Үнсэн юм болов гэж юу мэдх юм алга даа. Гүүрэн дээр тушаал авсагд ч зомби нэрийг дайрж эхлэхэд чаас энэний нөхөр бүр галзуурчж. Такаши жирийг цаашлахгүй бол минийх гээд түүнийг холдуулан гараад харсан чинь андууд ирсэн байлээ. Чиний чимээгээр чамайг дагаад чиний тархийг тэсэртэнд идмээрэн гэд хотлоод энэ үрэтний парт маань дуусаж байна. Дараагийн видео хүртэл лайк болон subscribe дараад бүсгэл намаагаа урамшуулад комент дээр сэтгэлээ үлдээгээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай сайхан орцоогоорой хөрхнүүдээ.